бод модны доор сууж байгаа. Тэгэхээр 2500 жил бол газрын хөрсийг олон метрээр доош нь байхгүй болгоод энэ бод модны үндэс бол бүхэлдээ гарч ирсэн байгаа. Энэ бол чулуурдсан бод мод байгаа. Тэгэхээр 2500 жилийн өмнө бурхан багш байсан гэдэг нь бол энэгээр батлагдаж байна. За энэ зураг бол би нэг хүүтэй миний хүүг бол Гангбаатар гэдэг юм. Энэ тэгэхт шашны сургууль суралцдаг. Хүүтэйгээ цуг бурхан багшийн гэгэрсэн будгаа яад яг гэгэрсэн бод модныхан доор авуулсан зураг байгаамаа. Энэ бол яг миний хувийн амьдралын бахархал юм. Энэ бол түрүүчин би хүүтэйгээ цуг авуулсан бурхан багшийн гэгэрсэн ариун бод модны доор залбирал үйлдэж байгаа юм зураг байгаа. За энэ бол миний амьдралд нэг их олон тохиолдохгүй мөчүүдийн нэг л дээ. Тийм учраас би энэ гэгийн сайхан агшныг бол хэзээ ч мартдаггүй. За 1991 оны 9 сард Далай лам Монгол улсад айлчилсан. За энэ үеэр би ард түмний хурлын депутат, ерөнхийлөгчийн шашны зөвлөлийн гишүүн байсан учраас Далай ламтай албан ёсоор авуулсан зураг байна. Энэ бол Элчин сайдын яам дээр Далай багшийн хажууд бас миний багш Бакул Аримбуучид зогсож байна. За энэ зураг бол Далай лам Монголын буддийн соёлын төв дээр морилж ирсэн 1994 оны 9-р сарын 9-ний өдрийн зураг байгаа. За энэ өдөр бол миний хамгийн том хүмүүнгэн 18 нас хүрсэн. Бас ийм сонир тохиолдсон. Тэгээд 18 нас хүрсэн төрсөн өдрөө бол Далай ламд хатдаг урж мөргөж ажилласан байгаа. Тэгээд 18 нас хүрсэн өдөр нь Далай багшийг одоо буддийн соёлын төв дээр залраад буцаад их тэнгэр рүү морилсны дараа охинтойгоо дурлахлын зураг авсан юм аа. Монголын буддийн соёлын төв дээр Далай лам залрах үеэр би буддийн соёлын төвийн эрхлэгчийн хуваар Монголын буддийн соёлын төв юу хийж ямар үйл ажиллагаа явуулдаг тухай одоо нэгэсэндээ тайлан тавьж байна. Нийгмийн амьдрал гарсан донсолгоо цаг үеийн хатуухан хямралын үед бурхан шишнийг уламжлалын дагуу ёс төртэй сэргээхэд Дашвалбарын хувийн нэмэр ихээхэн үрэг гүйцэтгсэн гэдгийг ард түмэн нэгэнтээ хүлээн зөвшөөрч байна. Дашвалбарын гүн ухаан, гооцон сэтгэлгээ, яруу нарыг шилжихэд гол үрэг гүйцэтгэдэг арга хэрэглүүр нь цаг хугацаа, орон зайдууд автагч анхдагч чанар болох байгаль юм аа. За яруу нарыг Чулуутын Дашвалбартай сүүлийн 6-7 жил одоо хамтарч ажиллаж одоо байгаа хүний хувьд энэ хүний тухайс ямар бодолтой явдггүй санаж сонирхолтой. Тэгэхээр би сүүлийн 6-7 жил Дашвалбарын одоо тэмцэл үйлсэд туслаж хамтарч зүтгэж явна. Гэхдээ утга зохиол уран бүтээлийн ажил би оролцдоггүй. Түүнээс одоо улс төр нийгэм олон нийтийн болон шашны үйл ажиллагаа бол битгийртэй нэлээд холбоотой гэж үзэж болно. Би Дашвалбартай ингэж хамтарч ажиллаж, хамтарч одоо зүтгэж явдгийн гол үндэс бол Дашвалбар эх орныхон тусгаар тогтнол Монгол улсынхаа орчин амьдрах чадварыг хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө бүх зүрх сэтгэл хүч чадал, бие оюун, эд хөрөнгө юу байгаагаа зориулж явдаг. Энэ сайхан чанар, энэ зүтгэл тэмцэл, энэ одоо чармаалт хатуулбал намайг одоо хамтарч ажиллаж зүтгэх төлөөсөө ингээ бид хоёр одоо олон зүйлдээ санал нийлдэг, санал зөрдөг асуудалч байдаг. Гэхдээ битэл багц цайтуудаа цаашдаа ч гэсэн хийж үтэй гэсэн зүйл бас байдаг юм аа. Дөрвөн зүгийн салхин сэрүүн сайхан сэвшээ дэмэнг дуулах мөртний сэтгэлийн сайхан сэргээ дөлөн шухуулсын наран өргөлийн гэгээ 40 зууны уянгатай намын хүндийн бараа эртний нутгийн үргэлжлэл яруугоо дарганг эргэн тойрны үсгэлэн ялгуун тансаг нутаг саруул талын чулууд нь цэв синхронгөтэй сарны тэндээ сонсон эвлэхэн байлтай борооны жижиг тусдуудаар ов тов цохорцсон болор оддын гүнээс хаяа нэг хансан галвын снэрдэн миний намын дарганг галтуулсын зүуд 8 нуурын орно. Эрдний тунгалаг гангийн цагаан ширгэлдөлгөө
эмнэг золгоохтын сэтгэлийн ариун цэнгээ эргийн нэмсэн бургасны ялх ногоон найзуур элэг зүрхний хүнд ижи авшиг дотно. Босоо цагаан үлэн арслан хөвтө сүрдэг бодол дундэрших эрдний чулуун дарганг. Алаг ширгал ирвэхийн цэцэг дэмжин гэрэгсэн алтан номын үсэгт хүүхдүүд амтан шимтсэн 10 зүгийн одон наашаа цаашаа сүлжилсэн агалаг буйт хөдөөд нь эрдний булаг өргөсөн цагалгар хайлаасны сүүдэр жаахан хүүхд тоглож салаам өчрийн хооронд шууд чуулсан таг тайраа дурсан борон дээвэр дэлдэх шигтэй цагаарч ургасан танан дэлхийг дэгжих шимтэй цагийн мөртөж ядраагүй удамт баатарлаг түмэн салгих гангийн хөвөн эртний домогтой олон ижлээсэн хоцорсон янзаг үүлэн сүүдэр доморч их талын хундаг цэцэг дүүрэн шүүдрээр унтна. За хамгийн сүүлд таны одоо гэгийн хайрын аялгау гэдэг нэг ном уншигчдын гар дээр очиж байна. Тэгэхээр ер нь хид хідэн одоо өөрийнхөө бүтээлийг уншигч түмэндээ бас өргөн барьсан уран бүтээлч. Тэгэхээр яг энэ хорм бид хоёрын ярилцаа энэ хормоос өмнө одоо хамгийн сүүлд та одоо ямар шүлэг бичвэ? Энийг бас сонирхолтой. Би шүлэг бичээгүй ойргүй шүү дээ. Одоо над шүлэг бодох заавал Монгол улсын хувьд яг шийдэх нэгэн чухал цаг үе тулж байна. Энэ бол улсын их хурл. Энэ хаврын сонгуульд оролцохын тулд уран бүтээлээ бол нэлээд хэдэн сараар хойшин тавиад байна. За яг хөө зүгээр миний хувьд бодож байгаа бол дуутай шуутай явахаар өнгөрөө гэдэг, дуугүй томоотой явахаар дөнгөө гэдэг, дундуур нэг явахаар бөөрөнхий гэдэг ийм орчлонд яаж явах ёстой юм бол даа гэж заримдаа боддог. Гэтэ ямар ч байлаа гэсэн хүмүүсийг дотоод сэтгэлдээ хайрлах тийм нэг гэгээн хайрмын миний сэтгэлд байж өг. Гадаа талдаа би хувийн дайсан бол над байхгүй. Би хувиасаа болж илүү өдөржтэй мууган ч өдөржтэй бэмсрэнгот ердөөсөж модаагүй. Тэгэд над хувь хүний хувьд бол муу юм хийгээгүй. Бид улс орныхон төлөө эсвэл одоо янз бүрийн эдрээтэй асуудлууд дээр санал зөрөлдөж энэ нэг хөрний ашигт харьшилж байна гэж үзэл муудаж байна. Тэглэж гисэн би тэдэнтэй маргалдаж янз бүрээр хэлсэн ч гэсэн дараа нь бол хүнийхээ хувьд аваас тэдний хүнийх нь хувьд өөрөө шаналж өрөвдөх юм уу харамсах юм гарч л байдаг. Гэхдээ ямар ч тохиолдолд Монгол улсын эрх ашигт харьшилсан юмыг бол одоо тэгээ хэлэхгүй байж чаддгүй л миний хамгийн том дутагдал та. За манай телевиз үзэгч түмэнтэй хандаж нэг хэдэн үг хэлэхгүй. Тэгэхдээ монголчууд их л улс төрж байна. Улс төрж байгаа хэдэн хүн ч яг одоо бие биеэ янз бүрээр хэлдэг юм байгаа. Жиргэн сайхан ард түмэн маань, жиргэн сайхан өр хөөгтүүд маань хожим хойно бие биеэ хайрлж яваасай л гэж. Ингэж хэлэх нь миний амьддаа бие биеэ хайрлах хүмүүсээ алив сайхнаа бусдаас битгий хармал хэрэггүйгийн зэвэр зүрхийг минь буушрахлуул хэн нэгийг харанхуй нөхрөө битгий түлх архин дурсан нэгийг шоолж битгий нэ аяачны авчинч байж мэднэ амжиж чи өөрөө алдрын дэрэг төрсөн бол аз жаргалын хаалгыг бусдаа нээж өг ачийг чин тэд бас бөө мартаг ганц сайхан үгээр дутаж байгаа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл гадаа нартай ч гэртгүүдэн өдөр гадар дээр нэг ус удаа тохиолдог шүү. Чамд дурлсан сайхан хөвгөөнийг чанга хатуу үгээр битгий гомдоо бүсгүй минь чамайг хайрлсных нь хариу хайрл чамаас сайхан хөвхөнс дурлаж болох шүү. Бидний амьдрал аваадлах бидний хатар дээр нулимс хүртэл нэг янзаар өмбөрч бидний хоолой дүү хүртэл нэг янзаар зангирна. Ирээдүйн минь би та нартаа засмал том тавьд тусаад очихыг бодон залхуудаач биш хойч үеийнхэндээ чамлагдахгүй гэсэндэн яаралгүй дэгшилнэм завзай гарan та нартаа гутал зэхих хэрэг байна. Замлин хорвоод хийж дуусаагүй байж зөндөө байна. Амьдрч байгаа цаг үеийнхэн урсгал үйл автан чан сэтгэлийг барьж өн хол тэмүүсэн очлуултын дашбалбарыг ирээдүй хойчулсан үеийнхэн хүлээж байна. Салж явсан өдөр байхад эргэж уулздаг өрөөтэй болохоор ирээдүйд хэн жаргал тавь гэсэн эрхэм тонсог мөнхийн асууданд хүн тэний амьдрал хариулах ёстой юм. Алаг хорвогийн найран дээр шинээр зочлон ирэх ирээдүйн бид энэ эрхэм тонсог асуултанд хариулахад бэлэн байна. Бид амьд байна хүмүүсээ